Өдрийн мэндийг хүмүүжигчтэй Монголын мэдээ сувгийн спортын албаны уран бүтээлчид та бүхний амралт чөлөөцөх зориулан бэлтгэдэг спортын амралт нэвтрүүлгийнхээ шинэ дугаарыг төлөвлөж байна. Та бүхэн амралтын өдрөө аядахтай сайхан өнгөрүүлж байна уу? Нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаарыг бид бүхэн Сар шинийн баярын босгон дээр зохион байгуулагч Олимпик Тэквондогийн Хүмзэн 2017 улсын аврах шалгаруулах тэмцээнээс бэлтгэн үзүүлж байна. Олимпик Тэквондогийн Хүмзэн 2017 улсын аврах шалгаруулах тэмцээн Сар шинийн баярын өмнөхөн 2 дугаар сарын 20-ны өдөр спортын төвөөрдөнд боллоо. Энэ тэмцээнд хот хөдөөгийн 18 байгууллага клубын 150 тамирчин багнаас өсвөрийн насан туршидын ангиллалд оролцож ганцаарчсан болон багийн чөлөө дасгалын төрлүүдэд хурдгуулж авахалцсан байгаа сорин онцолдлоо. Энэ тэмцээнд хөдөө орон нутгийн аймагуудаас Булган, Хөвсгөл, Говьлтай, Дорн Цэлэнг, Дорногов, Орхон, Дархуул, Хинти, Өөрхангай зэрэг аймгийн багийн тамирчид хүрэлцэн ирж нийслэлийн дүүргүүдээс баг тамирчид оролцсноороо тэмцээний өрсөлдөөнийг улам бүр нэмэгдүүлсэн юм а. За Тэквондогийн тулааны төрлөн зөвхөн дэвжээн дээрээс хоорондоо тулалдаж өрсөлдөг бол хүмзэний төрөл гэдэг нь зөвхөн өөрөө өөртөө тулалдаж өөрийгөө ялан дийлэх гэсэн утгатай Тэквондогийн спортын хамгийн хүнд хэцүү төрлүүдийн нэг байдгаараа онцлогтой байдаг. За өнөөдрийн нэвтрүүлэгт зочноор урагдж Хүмзэн 2017 улсын аврах шалгаруулах тэмцээний тайлбарлагаар манай студид олон улсын хэмжээний мастер Янжин Лам хүрэлцэн ирээд байна. За бидний урилгаар хүрэлцэн танд талархал илэрхийлье. За энэ төрлийн хувьд бол бас ихийг онцлогтой төрөл байна тийм ээ. За Хүмзэн 2017 Тэквондогийн улсын аврах шалгаруулах тэмцээний тулаанууд эхэлж байна. Энэ 7-аас 10 насны өнгийн бүсний ангиллалд маань 2 Дорногов аймгийн тамирчид маань аварга алтан медалийн төлөө гарч ирэн өрсөлдөж байна. Дорногов аймгийн тамирчин Буянбат Золбаяр нар байна. Нэг аймгийн нэг клубын нэг багшийн 2 шив өрсөлдсөн бас онцлогтой байна шүү дээ тийм ээ. 7-аас 10 насны хөвгүүдийн хувьд. Тийм. Ер нь хөвгүүдийн хувьд бол Дорногов аймгийн тамирчид бас маш сайн өрсөлдөөнийг үзүүлдэг байгаа. Тийм ч учраас хоёул алтан медалийн төлөө өрсөлдөж байна. Эхний тоод дасгал дуусч хоёр дахь тоод дасгалаа хийж байна. Урьдчилсан шатанда 2 өөр төрлийн хүмзэн хийгээд финалийн шатандаа бас 2 өөрийг хийж үзүүлж байгаа. Шүүгчид маань зэрэг туг өргөж ялтыг өгдөг байгаа. Энэ хоёр тамирчдын хамгийн илүү техниктэй болон өөртөө итгэлтэй ур чадвар сайтай тамирчид нь 10 бүхэл оноо авдаг байгаа. 10 бүхэл онооноос хамгийн өндөр оноо авсан тамирчин ялж ялтыг өөртөө авах байгаа. Үргэлжлэх хугацаа ямар вэ? Хоёр тамирчны өрсөлдөө. Үргэлжлэх хугацаа нэг хүмзээг 1 минутын дотор хийх ёстой байгаа. Мартах юм бол ахиж эхэлж болдог. Тэгэх юм бол мэдээ тодорхой хэмжээний оноо хасагддаг байгаа. За хөвгүүдийн 7-аас 10 нас өнгийн бүсний ангиллал Дорногов аймгийн тамирчин Буянбат төрүүлсэн байна. Дорногов аймгийн тамирчин Золбаяр мөнгөн медаль хүртэж хоёр аймгийн нэг аймгийн 2 тамирчин ингээд алтан мөнгөн медаль хүртсэн амжилт үзүүлсэн бол мөн нэг клубын 2 тамирчин хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлжээ. За энэ ангиллалд 7-аас 10 насны хөвгүүдээс Кёнхи клубын тамирчин Төгөлдөр Тэмүүлэн нар тус хүрэл медалаар Инграмилаас амжилт үзүүллээ. Хүмзэн 2017 Тэквондогийн улсын аврах шалгаруулах тэмцээн шагналыг Монголын Тэквондогийн холбооны шүүгчдийн зөвлөлийн дарга Орсын албаны улсын бүгд найрамдах Бүрээд улсын гавьяа тасгалжуулагч Отгонбаатар гардуулаа өгч өсвөрийн тамирчдад баяр хүргэж байна. Дараагийн ангиллын тамирчдын өрсөлдөө эхэлж байна. Энэ бол 7-аас 10 насны охидын өнгийн бүсний ангиллал. Хөх булангаас эхлэл клубын тамирчин Инхрима, Улаан булангаас Арслан клубын тамирчин Өн их нар гарч тасгалаа хийж гүйцэтгэж байна. Энэ өөртөө тулалдаж нөгөө хүний ялж ийн гэсэн юм утгатай төрөл байгаа. Хүн өөрийнхөө хамгийн их тэр дотоод төвчээр, төсвөр, хатуужил тэрийг хамгийн ихээр хөгжүүлж иж ялдаг спорт, ялдаг төрөл байгаа. Сэтгэл зүй бол маш чухал байна тийм үү? Тий. Хамгийн өндөр түвшинд л сэтгэл зүгээ бэлдэж ялна да. Арслан клубын тамирчин Өнөнх, эхлэл клубын тамирчин Инхрима нар өрсөлдөж байна. Шигшээ тулаанд аваргын төлөө. Хөлний өшөглөлт, гарын цохилт, хамгаалтуудыг хамгийн их зөв, сайн гүйцэтгэж чадсан хурд хүчтэй хийсэн ялагч болох байгаа.
хамгийн бас өндөр өшгөлж гоё харагдана. Тамирчны одоо тухайн төрлийнхээ техник хэр суралцсан бэ гэдгийг бол илэрхийлэх төрлийн тэмцээн гэж бол бас нэг талаар ойлгож болох нэт. Тий. Мөн одоо бүснийхээ ангиллаар арай өөр төвшний харагдаж байгаа. Хэр удаан явсан тэр өнгийнхөө бүснийхээ бас ангиллаар төвшин өөр болоод явж байгаа. За тамирчдын шагналд гардуулах ёслол 7-10 насны октын өнгийн бүсний ангиллалд Арслан клубын тамирчин өн инх дөрвөлж аварга алт медалийн болцол хангасан байна. За эхлэл клубын тамирчин Инхрима мөнгөн медаль хүртлээ. Мөн эхлэл клубын тамирчин Халиун, эхлэл клубын тамирчин Хулан нар улсын аваргын тэмцээний хүрэл медалаар хэнгэрэмлэжээ. За тамирчдын шагналыг Арслан клубыг үүсгэн байгуулагч Монголын тэквондогийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Сэмжид Сүрэнгийн ган эрдэнэ гардуулагч баяр хүргэлээ. Дараагийн тулаан 7-10 насны хүүгүүдийн хар бус холимог төрөл. 7-10 насны одоо хичээлдэг хүүхдүүдийн маань бас эмэгтэй хүүхдүүд ховорхон учраас холимог төрөл гарсан байгаа. Мэдээж өнгийн бүстэй хүүхдүүдийн бол арай хүнд пүмзэ буюу тоо тасгалыг гүйцэтгэж аврага шалгаруулж байгаа. Гүйцэтгэх дасгал одоо тавигдах шаардлагын хувьд бол арай өндөр. Тий, өндөр. За хөх болонгаас эхлэл клубын тамирчин өсгөрөөдөө улаан болонгаас Арслан клубын тамирчин инх мөрөннөр өрсөлдөж байна. Хоёулаа хар бус нэг дантай тамирчид байна. Эхний дасгал буюу 7 дугаар дасгал буюу Тэгүг Чилжан гэдэг дасгалыг сая гүйцэтгэлээ. Хин нь бас алтан медалийн төлөө гарч ирсэн болохоор алдаа баг гаргаж байна. Мартах ч юм уу тийм төрлийн юмрсоо харагдахгүй тайван дасгалаа гүйцэтгэж байна. Суулт, зогсолт, алхалт одоо энэ хамгаалт бүгд одоо яг нэг тийм стандартаар заасан байгаа. Тэрийг одоо зөв гүйцэтгэж чадсан ялалт байгуулнаа. Хоёр тамирчны хувьд бол одоо ингээ яг зэрэгцээ дасгалаа гүйцэтгэж юм шүү дээ. Тэгэхээр заавал яг нэг дасгалыг хоёулаа 1 цаг минутанд зэрэг гүйцэтгэнэ гэсэн тийм дүрэн бол байхгүй үстэй. Тийм дүрэн байхгүй. Тодорхой хэмжээнд тамирчдын өөрийнх нь хурд хүчнээс шалтгаалт хийж байгаа. Гэхдээ яг пүмзэний 1 минут дотор ингээ багтааж хийнэ гэсэн бас тийм үед болохоор аль удаан хийсэн нь техник нь илүү гоё харагдаж бас одоо шүүгчдэд ч гэсэн харахад илүү өөрт нь өндөр үнэлгээ авдаг. Шагнал гардуулах ёслол эхэлж байна. 7-10 насны хүүгүүдийн хар бус холимог ангиллал. За энэ ангиллалд бол охид оролцоог учраас хар бус холимог ангиллал гэсэн ангиллалаар энэ ангиллалын хүүгүүдийн тэмцээний зохион байгуулсан байна. За Арслан клубын тамирчин инх мөрөн тэргүүн барьж шалгарч аварга алт медалийн болцол хангалаа. Эхлэл клубын тамирчин өсгөрөөд мөнгөн медаль хүртсэн байна. Арслан клубын тамирчин Мөнх мандай хүрэл медаль, Арслан клубын тамирчин Баярхөө хүрэл медалаар тус хэнгэрэмлэжээ. Дараагийн ангиллын тэмцээн 11-ээс 14 насны хүүгүүдийн өнгийн бүсний ангиллын тэмцээн. Кёнхи клубын тамирчин Төгсөрдөн Дорногов аймгийн тамирчин Даваа Дэлгэр нар оролцож байна. Ер нь тамирчид жигд өрсөлдөөнийг үзүүлсэн. Тэгээ хамгийн одоо өрсөлдөөн дундаас гарч ирсэн хоёр тамирчин маань одоо өрсөлдөөнийг үзүүлж байна. Тулааны төрөлд ч гэсэн ер нь хотогдоогийн тамирчдын ялгаа бол арилсан шүү дээ. Энэ удаа ч гэсэн үнэхээр яг энэ пүмзэний төрөл дээр бас хотогдоогийн тамирчдын ур чадвар ялгаа арилсан гэдэг ер нь харагдаж байна тийм үү? Тий. Дорногов аймаг зүүн хараа хот мөн Дархан уул аймгийн тамирчид маш сайн жирсэн харагдаж байсан. Хотын клубуд бол илүү их одоо пүмзэ төрлийг бас илүү их заадаг. Тулаанаар одоо ордгоо хүүхдүүд ч юм уу одоо эмэгтэй хүүхдүүдэд л пүмзэний төрөл нь илүү одоо сонирхолтой, илүү гоё байдаг учраас хотын охтууд маань хөвчлэн пүмзэний төрлөөр хичээлдэг байгаа.
Илүү их сонирхоод. Тийм. За хоёр тамирчны өрсөлдөө. Ид өрнөж байна. Дорногов аймгийн тамирчин Даваа Дэлгэр, Кянхи клубын тамирчин Төгс Эрдэнэ. За шүүгчд маань ялтыг өгөх гэж байна. Аян насны ангиллын тамирчдын дүн гарсан байна. Ингээд Дорногов аймгийн тамирчин Даваа Дэлгэр өрсөлдөгчөө ялснаар 11-ээс 14 насны хүүгүүдийн өнгийн мөсний ангиллалд тэргүүлж авраг алтан медалийн музал хангалаа. Кянхи клубын тамирчин Төгс Эрдэнэ мөнгөн медаль хүртлээ. Дундгов аймгийн тамирчин Дэлгэр Мөрөн, Ирээдүйн Монгол клубын тамирчин Мэлгүн Төгс нар хүрэл медалаар ингрэмлалаа. Дараагийн хоёр тамирчны тулаан эхэлж байна. Энэ бол 11-ээс 14 насны октын өнгийн мөсний ангиллалд аврагын төлөө шалгарсан хоёр тамирчин байна. Сэлэнг аймгийн Мандал сумын Зүүн Хараваагийн тамирчин Зол Жаргал, олон улсын Улаанбаатар их сургуулийн тамирчин Наран Гэрэл нар байна. Хот хөдөөгийн тамирчны яг ялгаа байхгүй хоёул ур чадвар сайтай тэм тамирчид байна. Тулааны төрөлд бол ингээл яг хоёр хүн гараад тулалдаад хин ялхаа те үздэг бол энэ төрөл болохоор хин олон их удаа давтаж хин их хичээсэн одоо өөрийгөө ялан дийсэн хождог байгаа. Олон улсын тэквондо дөр бол одоо түүл гэж нэрлэгдэх тийм ээ. Олимпийн тэквондо дөр бол хүмзээ нэрээрээ одоо дөрмөндөө ингээд хадгалагдаад энэ төрлийн тэмцээн уралдаанууд бол зохион байгуулагдаж ирсэн онцлогтой байдаг. Пүмзэний тэмцээн маань одоо 18 оны Жакартад болох Индонезийн Жакартад болох Азийн наадамд орсон байгаа. Тийм учраас бид нар бас эндээс шалгарсан тамирчтай тэр тэмцээндээ бэлтгэхээр одоо төлөвлөж байгаа. Олимпиад ороогүй болохоос дэлхийн аврах шалгаруулалт тэмцээн, Азийн аврах шалгаруулалт тэмцээн ингээд бусад бүх тэмцээнүүд нь явагддаг байгаа. За одоо Азийн наадмын төрөл багтаж байна гэдэг нь бас Олимпийн наадмын төрөлд багтах цаг мөч бол ойртож байгаагийн тодорхой илэрхийлэл баг тийм үү? Тийм одоо судахгүй пүмзэний төрөл маань орох баха гэдэгт бид нар итгэж байгаа. За шүүгчд манад ялтыг өгч тугаар өглөө. За ингээд энэ насны ангиллын тамирчдын төрлийн медальтнууд медалийн язд тодорсон байна. За Сэлэнг аймгийн Мандал сумын Зүүн Хараваагийн тамирчин Зол Жаргал тэргүүн барьж шалгарсан байна. Олон улсын Улаанбаатар их сургуулийн тамирчин Наран Гэрэл мөнгөн медаль хүртлээ. Олимп клубын тамирчин Инх Чимэг, мөн Олимп клубын тамирчин Хэрлэн нар 11-ээс 14 насны октын өнгийн мөсний ангиллалд хүрэл медалаар ингрэмлаж улсын авраг шалгаруулах тэмцээний медальтнууд боллоо. Энэ ангиллал тэргүүн барьж шалгарсан Зүүн Хараваагийн тамирчин Зол Жаргалын шагналыг гардуулаа өглөө. Ингээд медальтнууд маань дурсгалын зураг дарууллаа. Пүмзэ 2017 улсын авраг шалгаруулах тэмцээний 11-ээс 14 насны хүүгүүдийн хар бүсний ангиллал чигшээ тулаан шалгарсан хоёр тамирчны тулаа эхэллээ. Кянхи клубын тамирчин Инхтөл, Арслан клубын тамирчин Болдбаатар. За энэ хоёр тамирчин маань өмнө бас тулаанаар нэлээд хэд таарж исэн тамирчид бас пүмзэнийхээ төрлөөр алтан медалийн төлөө таарсан байна. 8 дугаар пүмзэ буюу Тэгүг Палжан гэх энэ пүмзэний төрлийг одоо гүйцэтгэж байна. Нас ахих одоо бүс ахих тусмаа пүмзэнийхээ төрөл нь илүү хүндрээд явж байгаа. Хаалт, суулт, цохилт гэд энэ бүгдээр яг нэг хэмээ стандарт байгаа. Тэр болгоныг одоо зөв гүйцэтгэх ёстой. Мөн хурдтай, хүчтэй, өөртөө одоо хэр ихтгэлтэй байгаа тэр пүмзээг хэр сайн илэрхийлж байна гэдгээр нь бас шүүгчд маань дүгнэж байгаа. Одоо Корео буюу хар бус нэг дангийн пүмзэг гүйцэтгэж байна. Хар бус нэгдүгээр дантай тамирчид ер нь хэр олон байгаа. Одоо анхлын хичээлж байгаа энэ эсрэг тамирчид долгогддог ангиллал уу?
хар бүс нэг дан гэдэг бол одоо хар бүс авсан гэдэг бол мэдээж жил гараа хичээлсэн тамирчдад олгодог байгаа. Шалгалт аваад шалгуурыг давсан тохиолдолд хар бүс Дэлхийн тахиуныгийн холбооноос авдаг байгаа. Хажуугийн өшгөлт буюу Явчаги гэдэг энэ өшгөлт Корей бөмбөгийн хамгийн одоо хэцүү төрөл нь байгаа. Одоо хамгийн сонгодог гэж хэлж болохоор төрлөө. Англил одоо бүс ахих тусам энэ бөмбөгийн маань төрөл хүндэрж байна. Хоёр тамирчин ёслогоогоо хийгээд за дасгал хийхэд унтсан цаг дуусах шүүгч нар үнэлгээгээ өгсөн байна. 11-ээс 14 насны хүүгүүдийн хар бүсний ангиллалын тамирчдын медалийн эзэд инхүү тодорлоо. 11-ээс 14 насны хүүгүүдээс хар бүсний ангиллалд Кёнхи клубын тамирчин Даги Жанчив, мөн Кёнхи клубын тамирчин Билгүүдэ нар хүрэл медаль хүртсэн байна. Арслан клубын тамирчин Болдбаатар мөнгөн медаль хүртлээ. Аврагын төлөөх тулаанд өршөлтөгчдөө ялагдсан байна. Харин Кёнхи клубын тамирчин Инхтөл 11-ээс 14 насны хүүгүүдийн хар бүсний ангиллалд тэргүүн байрч шалгарч инхүү шагналаа. Гардаавлаа. За шагналыг Цэргийн тэквондогийн холбооны ерөнхий нэр бичгийн дарга Ган Төмөр гардууллаа. Дараагийн хоёр тамирчин 11-ээс 14 насны охидын хар бүсний ангиллалд шигшээ тулаанд шалгарсан Кёнхи клубын тамирчин Учрал, Эхлэл клубын тамирчин Дөлгөө нар байна. Кёнхи клубын тамирчныг харахад бол илүү хүчтэй, өөртөө ихтэй хийж байгаа нь харагдаж байна. Мөн насаар бас арай ихч байх. Бөмбөг бол яг хоёр тамирчинд яг ижил төвшөнд одоо яг боломжийг олгодог гэдгээрээ илүү давуу талтай. Хоёр тамирч яг заасан тэр тав тасгалыг хэн чадварлах хийсэн илүү оноо авж байгаа. Охидын ангиллал бол эрэгтэй ангиллаасаа нэг бөмбөг доош арай амархан хийгддэг байгаа. Гүйцэтгэх дасгалууд илүү өндөр өшгөлсөн илүү гоё харагдана, илүү хүчтэй, илүү зоримог хийсэн, илүү сайн гоё харагдаж байна. Гүйцэтгэл илүү сайтай харагдаж байна гэсэн үг. Энэ өшөглөхтөө ингэж өвдгөө нугалах юм бол 0.1 оноо хасдаг байгаа. Бөмбөгийн шүүлтэнд бол 0.1 жижиг алдаа, 0.3-аар хасах юм бол том алдаа гэж үзэж онооноос нь хасдаг байгаа. Мөн зуны одоо оюутны универсиад их наадамд бөмбөг төрөл маань багтдаг. Энэ 17 оны универсиад наадамд маань фристайл бөмбөг чөлөөт бөмбөгийн төрөл маань нэмэгдсэн. Хоёр тамирчны дасгалаа гүйцэтгэх үндсэн хугацаа 1 минутын хугацаа дууссан байна. За шүүгч нар үнэлгээгээ өгөөд санал нэгтээр Хөхбулангийн тамирчинд ялалтыг зааж байна. Ингээд 11-ээс 14 насны охидын хар бүсний ангиллалд Хөхбулангаас тулалдсан Кёнхи клубын тамирчин Учрал тэргүүн байрт шалгарлаа. За 11-ээс 14 насны охидын хар бүсний ангиллалд Тулга клубын тамирчин Яма, Кёнхи клубын тамирчин Мижин нар хүрэл медаль хүртсэн байна. За Эхлэл клубын тамирчин Дөлгөө энэ насны тамирчдаас за хар бүснийхээ ангиллалд мөнгөн медалаар ингрэмлаж шагналаа гардан авч байна. Алтан медаль хүртсэн Кёнхи клубын тамирчин Учрал шагналыг Монголын спортын ахмад зүтгэлтэн, тэквондогийн спортын ахмад зүтгэлтэн, боксын спортын ахмад зүтгэлтэн лавга гардуулж залуу тамирчдаа амжилт хүслээ. Дараагийн насны ангиллын тамирчдын тэмцээн эхэлж байна. 15-17 насны хүүгүүдийн өнгийн бүсний ангиллын шигшээ тэмцээн
Цэлэнг аймгийн Мандасмын Зүүн Хараагийн тамирчин Соёл Эрдэнэ Олимпик клубын тамирчин Маргад нар шалгаран өрсөлдөж байна. Өнгийн бүсний ангилалд бол улаан бүс гэдэг бол хамгийн дээд өнгөр нь байгаа. Улаан бүсний дараа хар бүснийг дан авдаг. Тийм учраас өнгийн бүсний ангилалд мэдээж одоо хичээлсэн жилийнхаа одоо арай уртаар хөвчлэн улаан бүстэй тамирчид маань шалгарсан байна. Туршлага илүү 7 дугаар пүмзэ буюу 7 дугаар тоо тасгалыг хийж байна хоёр тамирчин. Гүйцэтгэлийн хувьд одоо аль тамирчнаараа илүү байна. Зүүн Хараагийн Соёл Эрдэнэ арай илүү харагдаж байна. Одоо энэ Олимпик клубын тамирчин маань гараа буруу авж байна. Энээс ингээл 0.1 оноо хасаад эхэлнэ. Тийм учраас нөгөө өрсөлдөгч тамирчинд нь илүү давуу болж эхэлж байна. За хоёр тамирчин одоо урагшаа яг их зөвшгөлт хийж штэ. Өсгөлтийн хувьд одоо хоёр тамирчны хувьд хэн сайн гүйцэтгэж байна, хэн алдаатай байна. Олимпик клубын тамирчингийн маань доод хөлн нугалраад байгаа учраас энэ бол алдаанд тооцогдож байна. Соёл Эрдэнэ бас арай цэвэрхэн хийж байна. Энэ бол одоо илүү үнэлгээ авж байна гэсэн үг. Тийм. За хоёр тамирчин яцлагаагаа гүйцэтгээд шигшээ дулааных нь одоо үндсэн дулааны хугацаа дууссан шүүгч нар за ингээд 3 шүүгч улаан дарцаг өргөсөн байна. За ингээд улаан булангаас гарч тулалдсан Цэлэнг аймгийн Мандасмын Зүүн Хараагийн тамирчин Соёл Эрдэнэ аврагын алтан медалийн үзэл хангалаа. 15-17 насны хүүгүүдийн хонгийн бүсний ангилалд Арслан клубын тамирчин Хүслэн, Кянхи клубын тамирчин Лав Гочир нар хүрэл медаль хүртсэн. 2 дугаар шалгарсан тамирчин Олимпик клубын тамирчин Маргад шагналаар давлаа. Цэлэнг аймгийн Мандасмын Зүүн Хараагийн тамирчин Соёл Эрдэнэ дөрвөллээ. Дараагийн тулаан 15-17 насны октийн өнгийн бүсний ангиллалд шигшээ тулаан шалгарсан хоёр тамирчин байна. Ирээдүйн Монгол клубын тамирчин Инх Цэцэг, Эхлэл клубын тамирчин Номин Цэцэг нар байна. Шар бүстэй тамирчин бас алтан медалийн төлөө гарч ийн гэхэд өөртөө хэр их бэлтгэл хийж өөрөө их хичээснийх нь үр дүн байна. Ирээдүйн Монгол клубын тамирчин маань арай илүү ур чадвартай нь харагдаж байна. Мэдээж 3 сар хичээлсэн, жил хичээлсэн хоёрын хооронд бол ялгаа мэдээж байгаа. Авчаагийн буюу яг их зурдаас өшгөлтийг пүмзэ төрөлд маань илүү их өшгөлдөг. Тамирчид бол бас илүү их эзэмшсэн байдаг. Тийм. Сунгалт, уян хатан, эвсэл, хурд хүч гэд бүх зүйлийг яг тамирчдаас шаарддаг. Пүмзэний бэлтгэлийг бол олон цагаар, олон одоо давтамжтайгаар хийж ижил тамирчид маань ур чадвар нь ахдаг учраас бас нэлээ их хөлс урсгаж их хөдөлмөрлж ижил медаль авдаг байгаа. Хоёр тамирчин яцлагаагаа гүйцэтгэлээ. За шүүгчид санал нэгтэйгээр улаан булангаас гарч тулалдсан Ирээдүйн Монгол клубын тамирчид ялалтыг өгсөн байна. Ингээд 15-17 насны өнгийн бүсний ангилалд өрсөлдсөн эмэгтэй тамирчдаас тулга клубын хоёр тамирчин Хосцул Бат Цэцэг нар хүрэл медаль хүртэж шагналаар давж байна. Эхлэл клубын тамирчин Номин Цэцэг мөнгөн медаль хүртлээ. Улсын авраг шалгуулах тэмцээний дэд даврагуулж Ирээдүйн Монгол клубын тамирчин Инх Цэцэг төрүүллээ. Дараагийн тулаан 15-17 насны хар бүсний ангиллын эрэгтэйчүүдийн шигшээ тулаан байна. Эрэгтэйчүүдээс Ирээдүйн Монгол клубын хоёр тамирчин шигшээ тулаан шалгарсан байна. Огт хоёр Анар нар. Ирээдүйн Монгол клубын багш Ариуна маань бас пүмзэний төрлөөрөө өөрөө өмнө маш олон тэмцээнд оролцдог байсан. Тийм ч учраас бас хүүхдүүд нь сайн бэлдсэн байна.
Та бүхнийг одоо анх хичээлж явах үед энэ пүмзэний төрөл ямар байсан? Одооний энэ яг хичээлж байгаа энэ тэмцээнд оролцсон залуучуудын байдлыг харж байхад хэр байна? Мэдээ цаг үе өөр л доо. Тэгтээ ур чадвар төр эзэмшсэн үзүүлж байгаа дасгалын хэм хэмжээний хувьд Пүмзэ гэдэг бол яг таквондогийн үндсэн техник, үндсэн бүх зүйлээд учраас анхлан суралцж байгаа хүмүүст бол хүүхдүүддээ хөвчлэн пүмзэ заадаг байгаа. Тийм техник сайн зааж иж дараа нь одоо кирүүг буюу тулаандаа оруулдаг. Тийм учраас яг хүүхдүүдийнхаа суурийг нь бол пүмзэгээр тавьдаг байгаа. Пүмзэ сайн хийж сурвал техник сайтай хүүхд болно. ер нь тэквондогийн спорт суралцахад одоо анхны А усыг заах тийм дасгал гэсэн үг шүү дээ, тийм ээ. Пүмзэ гэдэг маань тэгж ойлгож болох нь тийм үү? Ер нь өөрийгөө одоо ялж дийлэх төсвөр төвчээрийг суулгаж иж дараа нь өрсөлдөгчтэй тололдуулдаг байгаа. За хоёр тамирчин маань хоёр дангийн пүмзэ буюу кумган пүмзэг гүйцэтгэж байна. Энэ пүмзэ маань бас нэгэн онцлогтой өшөглөлт юусоо хийдэггүй тэнцвэрийн ийм пүмзэ байгаа. Пүмзэний маань бас нэг гол онцлог нь яг эхэлсэн газраа заавал дуусгах хэрэгтэй. Хоёр тамирчны тулааны цаг дууссан байна. 15-17 насны эрэгтэйчүүдийн хар бусны ангиллалт. За шүүгч нар санал өгч ирээдүйн Монгол клубын тамирчин Угт 2 авраг алтан медалийн мөч тангалаа. 15-17 насны эрэгтэйчүүдээс Олимп клубын тамирчин Энх 2, Олон улсын Улаанбаатар их сургуулийн тамирчин Юнсон Мо нар хүрэл медаль хүртлээ. Ирээдүйн Монгол клубын тамирчин Анар мөнгөн медаль хүртсэн байна. Ирээдүйн Монгол клубын тамирчин Угт 2 харин аваргалж аврагын алтан медалаа инхүү гардаж байна. Аравнтаваас 17 насны эмэгтэйчүүдийн хар бүсний ангиллалын шигшээ тэмцээн Олимп клубын тамирчин Инхчин, за Сэлэнгэ аймгийн Сайхан сумын хөдөл тусганы багийн тамирчин Оюун Гэрэл нар байна. Улаанбаатараас гарч хийж байгаа тамирчны маань Инхчингийн маань хувьд бол пүмзэний одоо олон улсын тэмцээнд оролцож исэн юм туршлагатай тамирчин байна. Улаанбаатаргийн тамирчин бол Хөтөл хотод болсон пүмзэний тэмцээнд алтан медаль авч исэн тамирчин. Инхчингийн маань хувьд бол техник илүү байгаа нь харагдаж байна. Гарын хамгаалалт, зохилт, хөлийн суулт, өшөглөлт гэд тэр бүгдийг бол яг зөв техникээр хийж үзүүлж байна. Одоо тулааны төрөл дээр бол мөн л хоёр дасгалжуулагч авч ирж тамирчдаа дэвжээнд авч гарч ирдэг. Энд дээр ч гэсэн мөн адилхан авч гарч ирсэн байна. Дасгалжуулагч нар бас адилхан завар зөвлөгөө өгөх үү? Адилхан яг өшгөл гэдэг байхгүй. Хүчтэй чанга хийгээрээ гэх мэтэр хэлнэ. Одоо тийм яг зөвлөгөө өгдөг юм байна тийм ээ. Дасгалын зөвлөгөөнүүд. За ингээд энэ төрлийн тамирчдын медалийн яжид тодорлоо. 15-17 насны эмэгтэйчүүдээс Кёнхи клубын тамирчин Хант Сүрэн, Ирээдүйн Монгол клубын тамирчин Болор Цэцэг нар хүрэл медаль хүртсэн амжилт гаргаж шагналаа гардаа авлаа. 15-17 насны эмэгтэйчүүдээс хар бүсний ангиллалд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын хөдөл тусганы багийн тамирчин Оюун Гэрэл мөнгөн медаль хүртлээ. Олимп клубын тамирчин Инхчин аваргалж улсын аваргын тэмцээний алтан медаль хүртлээ. Пүмзэ 2017 тэквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээний насан туршидын эрэгтэйчүүдийн ангиллын тэмцээн эхэлж байна. Алдрын спортын хорооны тамирчин Азийн наадмын хүрэл медальт Төмбаяр, Кёнхи клубын тамирчин Балжин Нямнар эрэгтэйчүүдээс насан туршидын ангиллалд аваргын алтан медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарсан. Тулаа эхэлсэн. Төмбаярын маань хувьд бол багаасаа пүмзэ сайн хийдэг байсан. Тэнч утгаараа одоо алтан медалийн төлөө өрсөлдөж гарч ирж байна. Өсвөрөөс гарч иж залуу тамирчин Кёнхи клубын тамирчин Балжин Нямтай аврагын алтан медалийн төлөө өрсөлдөж байна. Кумган буюу тэнцвэрийн пүмзэг
хийж гүйцэтгэж байна. Пүмзэгийн хийж байгаа илэрхийлэл дээр бас орилолт одоо маш чухал байгаа. Хэр өөртөө ихтэй хин чанга сайн орилсон бас илүү үзмжээрээ гоё харагддаг. Фристайл пүмзэг. За 3 дугаар дангийн пүмзэ буюу Тэбек пүмзэг одоо хийж эхэлж байна. Пүмзэ бол яг хөгжим шиг ингээд хизээч ингээд төгсөхөөргүй гүйцэтгэдэг байгаа. Хажуугийн өшгөлт буюу явчаагийн өшгөлтийг хийж байна. Алдар спорт хорооны Түмэн баяр маань илүү техниктэй, илүү ур чадвар сайн харагдаж байна. Балжины маань бас өсвөрөөс гарч иж байгаа тамирчинхэд бас насан туршид улсын аврагт мөн алтан медалийн төлөө өрсөлдөж ийн гэдэг ч бол чамлахааргүй сайн амжилтаа. Ингээ шүүгч нар маань ялтыг хөхүүлэнгээс гарч өрсөлдсөн алдар спортын хорооны тамирчин Азийн наадмын хүрэл медальт Түмэн баярт өглөө насан туршидын эрэгтэйчүүдийн ангилалд үндэсний биеийн тээврийн дээд сургуулийн тамирчин Мөнхбаатар, Дархуул аймгийн тамирчин Батбилэг нар хүрэл медаль хүртсэн Кёнхи клубын тамирчин Балжины мөнгөн медаль хүртэж Монголын зэвсэгт хүчний алдар спортын хорооны тамирчин Түмэн баяр аваргаллаа. Шагналыг Монголын тэквондогийн олон улсын хэмжээний мастер Зүүн Азийн наадмын хүрэл медальт Туяа сайхан гардуулаа өглөө. Пүмзэ 2017 улсын аваргын тэмцээний насан туршидын ангиллын тэмцээн үргэлжилж байна. Одоо эмэгтэйчүүдийн ангиллын шигшээ тэмцээн хоёр тамирчин гарч ирж өрсөлдөхөд бэлэн болсон. Олимпик клубын тамирчин Оюун Чулуун, Сэлэнг аймгийн сайхан сумын хөдөл тосхны багийн тамирчин Номин Жимэг нар өрсөлдөж байна. Пүмзэний улсын аварга маань 2017 онд анх удаа зохиогдож байгаараа онцлогтой. Өмнө тэквондогийн наадам гэдэг тэмцээнүүдэд бол пүмзэний тэмцээн зохиогддог байсан. Энэ жилээс анх удаага ингээд улсын аварга шалралт тэмцээнээ явуулж байна. За эмэгтэйчүүдийн насан туршидын ангилалд маань Хөх булангаас Номин Чимэг, Улаан булангаас Оюун Чулуунаар гарч өрсөлдөж байна. Энэ тэмцээний маань бас насан туршидын ангилал бол илүү их өрсөлдөөнтэй байлаа. Яагаад гэвэл олон жил хичээлсэн, олон жил пүмзэ хийсэн одоо туршлагатай тамирчид маань олноор оролцсон. За хоёр тамирчин маань одоо 2 дугаар дангийн пүмзэ Кумганыг хийж эхэлж байна. Одоо анхаарал төвлөрөлт дээцэх дээр одоо байж энэ пүмзэг хийдэг байгаа. Нэг хөл дээрээ сууж байгаа энэ суултыг бол Хагдари соги гэдэг суулт. Бас тэквондогийн одоо үндсэн суултуудын нэг нь байна. Хамгийн одоо энэ одоо хөдөлгөөнийг гэхэд 5-8 тоо ингэж удаан барьж хийх ёстой. Хүчтэй дэвсэж одоо хүмүүст дохио өгж байна. Оюун Чулууны хувьд бол илүү тайван, пүмзэндээ илүү бас анхааралтай хийж байгаа харагдаж байна. Хин илүү тайван, хин илүү хүлээцтэй хийсэн бас илүү өндөр үнэлгээ авч байгаа. Хоёр тамирчны тулааны үндсэн цаг дууссан. За шүүгчид 2-1 гэсэн санал өгсөн байна. Хоёр шүүгч Улаан булангаас гарч тулалдсан Олимпик клубын тамирчин Оюун Чулууныг төрүүлсэн гэсэн санал өгсөн. Ингээд Олимпик клубын тамирчин Оюун Чулуун төрүүллээ. За олон улсын Улаанбаатар их сургуулийн тамирчин Мөнгөн Цэцэг, Сэлэнг аймгийн сайхан сумын хөдөл тосхны тамирчин Намуудар нар хүрэл медаль хүртлээ. Мөн хөдөл тосхны тамирчин Номин Чимэг мөнгөн медаль хүртсэн амжилт үзүүллээ. За тамирчны шагналыг олон улсын хэмжээний мастер Эрдэнэбаатар гардууллаа.
Анх удаага зохион байгуулагдсан Бөмбөзөө 2017 улсын аваргын тэмцээн мөн мастерс ангиллаар зохион байгуулагдсанаар онцлогтой байлаа. Энэ төрөлд бол тэквондогийн багш нар оролцсоноор мөн нэг онцлог байлаа тийм ээ. Хөх булангаас Дорногов аймгийн багш Батбаатар, Улаанбулангаас нэгэн бүл клубын багш Эрдэнэ улганаар гарч өрсөлдөж байна. Бөмбөзөө маань одоо яг залуу наснаа л хийгээд дуусах биш. Одоо настай болсон ч гэсэн үе үеийн тамирчид бас хичээлж болдог. Дэлхийн авар шалралт тэмцээнээс 50-аас дээш, 40-с дээш бас ангилал гэж байдаг болохоор бас одоо удаан хичээлж болох юм гоё төрөл байгаа. За мөн үе үеийн тамирчид бас хичээл болдог юм шүү. Үе үеийн тэквондогийн спортын тамирчид оролцож болдог юм шүү гэдгийг бас үгээрээ анхны тэмцээн харуулж өглөө тийм ээ. Тийм. За нэгэн бүл клубын багш тасгалжуулагч Эрдэнэ улган, Дорногов аймгийн тамирчин Батбаатар нар өрсөлдөж байна. Тэгээд өөртөө бас тололтгой байсан ч гэсэн Бөмбөзөө төрлөө гээ гүйцэтгээ тэмцээндээ орж болно. Минь шамнартаа бас үлгэр дуурайл үзүүлээд Тийм багшаараа бас бахархах сэтгэлийг төрүүлж байгаа. За мэдээж олон шавны бахархаад урам авч байсан баг. Үдж байгаа бас эцэгчүүд маань бас багш нарыг хараад бас үнэлж байгаа. Мастерс ангиллалд аваргын төлөө өрсөлдсөн хоёр тамирчин. За үндсэн тулааны цаг дууссан. За 3 шүүгчэн 2-1 гэсэн санал өгч байна. Ингээд нэгэн бүл клубын тамирчин Эрдэнэ улган энэ төрөлд тэргүүлж алтан медалийн болцол хангалаа. За мастерсын төрөлд Кик клубын тамирчин Ган Эрдэнэ, үндэсний бие тамирын дээд сургуулийн тамирчин Оюн Бэлэг нар хүрэлцэн медаль хүртлээ. За Дорногов аймгийн тамирчин Дорногов аймгийн багийн дасгалжуулагч Батбаатар мөнгөн медаль гардлаа. Нэгэн бүл клубын тамирчин, нэгэн бүл клубын багш дасгалжуулагч Эрдэнэ улган аваргын алтан медаль гардлаа. Шагналыг Монголын тэквондогийн албаны ерөнхий нэрийн бичгийн дарга Сэмжид сүрэнгийн Ган Эрдэнэ гардуулагч баяр хүргэлээ. Анх дахь улсын аварга шалруулах тэмцээний бас нэгэн онцлогтой өрмөц төрөл чөлөөт Бөмбөзөө байлаа. Энэ удаагийн тэмцээний хамгийн бага насны, хамгийн өсвөрийн тамирчид өрсөлдсөн 7-аас 10 насны тамирчдаас чөлөөт Бөмбөзөөний төрөлд аваргын алтан медалийн болцол хангасан Арслан клубын тамирчин Инх Мөрөм үзүүлбэрээ үзүүлж байна. 7-аас 10 насны ангилалд Инх Мөрөм маань алтан медаль авсан байгаа. Энэ бол өөрсдийнхөө зохиосон Бөмбөзөөг аян дээр хийж үзүүлдэг байгаа. За Инх Мөрөнгийн хувьд манай Янжин ламын шавн одоо тань дээр хизээ ирж хичээлсэн тамирчин ямар хугацаанд Бөмбөзөө энэ тэквондогийн спортоор суралцж байна? Инх Мөрөм маань одоогоор яг тэквондогийн спортоор хичээл 2 жил болж байгаа. Анх Сэмжид сүрэнгийн Ган Эрдэнэ багшийн унгын шавнаа. Одоо Бөмбөзөөнийхэн төрлийг бол би зааж эхэлсэн байгаа. За энэ яг чөлөөт Бөмбөзөөний төрөлд маань бол ийм акробатын хэсэг, мөн степ буюу тулааны хэсгийг үзүүлсэн хэсгүүд байдаг. Ингээ үзүүлбэрийн үндсэн цаг дууссан байна. 7-аас 10 насны өсвөрийн тамирчдаас чөлөөт Бөмбөзөөний төрөлд Арслан клубын тамирчин Инх Мөрөн дөрүүлсэн. Инх Мөрөнгийн үзүүлбэрийг та бүхэнд төлөвлөсөн бол Дорногов аймгийн тамирчин Буянбат мөнгөн медаль хүртсэн. Харин 7-аас 10 насны өсвөрийн тамирчдаас чөлөөт Бөмбөзөөний төрөлд Эхлэл клубын тамирчин Өсгөрөөдийг Кёнхи клубын тамирчин Анар нар хүрэл медалаар ингрэмлсэн юм аа. За энэ тэмцээнийг одоо шүүж ажилласан залуу улсын хэмжээний мастер Янжин лам маань шагналыг гардуулж байна. Дараагийн нас Арслан клубын тамирчин Болбаатар бид та бүхэндээ чөлөөт Бөмбөзөөний төрөлд
төрүүлсэн тамирчдын үзүүлбэрээс одоо хамгийн сонирхолтой байлгах үүднээс одоо төвөрлөд үзүүлж байгаа шүү дээ. Чөлөөт бөмбөгийн төрөл манаас тодорхой заасан оноо авдаг элементүүдтэй байгаа. Техникүүдтэй. Энэ техникүүдийг хэн их ур чадвар сайн өндөр одоо аятайгаар зохицож дэвжээгээ ашиглаж хийж чадсан авдаг байгаа. За 540 буюу эргэлттэй өшгөлтийг сая хийлээ. Энэ кирүүгийн буюу бас тулааныхаа энэ төрлийг заавал харуулж өгсөн байх ёстой. За Болдоотрын үед мөн Янжинлаг багшийн шав. Тэгээ инх мөрөн Болдоотор хоёулаа бас хамт хичээлдэг байгаа. Бөмбөгийн бэлтгэлийг өр хизээнээс тань дээр хийж эхэлсэн. Бөмбөгийн бэлтгэл бол бэлтгэлийн яг хажуугаар бүгдээрээ хийдэг. Сая тэмцээнд бол бас сар гарan өдөр болгон сайн бэлдсэн байгаа. За энэ акробатын хэсэг орж ирж байна. Ингээд цаг дууссан. 11-ээс 14 насны тамирчдаас чөлөөт бөмбөгийн төрөлд Арслан клубын тамирчин Болдбаатарын хөө төрүүлснээр үзүүлбэрээ үзүүллээ. За энэ төрөлд энэ насны тамирчдаас Эхлэл клубын тамирчин Илбэг мөнгөн медаль хүртсэн бол Кёнхи клубын 2 тамирчин Пүрвдаш Учрал нар хүрэлт медаль хүртсэн амжилт гаргасан юм аа. 11-ээс 14 насны Английн тамирчдаас чөлөөт бөмбөгийн төрөлд амжилттай оролцож аваргын алтан мөнгө хүрэлт медаль хүртсэн тамирчдад шагнал гардуулах ёслол үргэлжилж байна. Анх дахь улсын аварга шалгаруулах тэмцээний анх дахь чөлөөт бөмбөгийн төрлийн тэмцээн. Бөмбөгийн 2017 улсын аваргын тэмцээний 15-аас 17 насны тамирчдын чөлөөт бөмбөгийн төрлийн тэмцээн. Энэ төрөлд тэргүүн барьж шалгарсан Олимпик клубын тамирчин Ингчингийн үзүүлбэр. Чөлөөт бөмбөгийн төрөл маань хэн илүү ур чадвар өндөр, хэн илүү техник үзүүлсэн, мөн хэн илүү ая дээрээ зохицолтой хийсэн төрүүлдэг. Энэ төрлөөрөө Азийн аварга шалгаруулалт тэмцээн, дэлхийн аварга шалгаруулалт тэмцээн гээд зохион явагддаг байгаа. Мөн энэ оны одоо оюутны нүсад нааданд шинээр нэмэгдэн орсон. Тэндээс манай тамирчид маань амжилттай оролцох байгаа. За степ буюу тулааныхаа төрлийг үзүүлж байна. Акробатын хэсэг. Эмэгтэй тамирчид одоо эрэгтэй тамирчдад илүү уян хатан чанараа үзүүлсэн чөлөөт бөмбөгийг хийж гүйцэтгэж байна. 15-аас 17 насны Английн тамирчдын чөлөөт бөмбөгийн төрөлд тэргүүн барьж шалгарсан Олимпик клубын тамирчин Ингчин инхүү аваргалж Ирээдүйн Монгол клубын тамирчин Угтхаяр мөнгөн медаль хүртсэн. За Дархуул аймгийн тамирчин Баясгалан Ирээдүйн Монгол клубын тамирчин Болор Цэцэг нар хүрэлт медаль хүртлээ. 15-аас 17 насны Английн тамирчдаас чөлөөт бөмбөгийн төрөлд алтан хүрэлт медалийн болцол хангасан тамирчдын шагналыг Тэквондогийн спортын ахмад зүтгэлтэй ахмад тамирчин Лавга гардуул өглөө. Улсын аваргын тэмцээний насан туршидын чөлөөт бөмбөгийн төрөлд тэргүүн барьж шалгарсан Арслан клуб үндэсний биеийн тамирын дээд сургуулийн тамирчин олон улсын хэмжээний мастер урт насны Насан Баярын үзүүлбэр. За түүний хувьд бол аэробик гимнастикийн төрлөөр хичээлдэг, мөн тэквондогийн спортын төрлөөр хичээлж инхүү чөлөөт бөмбөгийн төрөлд анх дахь улсын аваргын тэмцээнд насан туршидын ангилалд тэргүүн барьж шалгарсан байна. За чөлөөт бөмбөгийн төрөлд бол хэн илүү хүнд, хэн илүү олон онооны элемент гүйцэтгсэн төрүүлдэг. Мөн аян дээр хэн илүү зохицож, хэн илүү өөрийгөө зөв илэрхийлж чадсан төрүүлж байгаа. Энэ тамирчин маань бол эргэлттэй одоо акробатуудыг болон эргэлттэй өшгөлтүүдийг тун сайн гүйцэтгэсэн учраас тэргүүн байранд шалгарсан байна. 540 буюу эргэлттэй өшгөлтийг үзүүллээ. Акробатны хэсэг явж одоо амжилттай тасгалаа гүйцэтгэлээ.
Эрэгтэйчүүдийн насан туршидын чөлөөт хүнзээний төрлийн тэмцээнхүү өндөрлөж тамирчид шагналаа гард авахд бэлэн болсон байна. За Арслан клуб үндэсний бие хөрийн дэд сургуулийн тамирчин Насан Баярынхүү төрүүлсэн давид үзүүлбэрийн сонирхлоо. За Кик клубын тамирчин Ган Эрдэнэ хөнгөн медаль хүртэж, Дархангуул аймгийн тамирчин Ариун Соёл, үндэсний бие хөрийн дэд сургуулийн тамирчин Саран Найнаар хүрэл медаль хүртэж анх дахь улсын аврах шалгаруулах тэмцээний медальтнууд боллоо. Улсын аврах шалгаруулах тэмцээний багийн төрлийн тэмцээнүүд эхэлж байна. Хүмзээ төрлийн хувьд бас багийн төрлөөр явагддаг онцлогтой байдаг юм аа. 7-оос 10 насны английн тамирчдын өнгийн бүсний англил өрсөлдсөн тамирчдаас одоо багийн төрлөлд Кёнхи клуб, Эхлэл клубын тамирчид шалгарсан байна. За багийн төрлөлд бол нэг клубын багаас 3 тамирчин өрсөлдөгөөр онцлогтой. 3 тамирчин маань зэрэг одоо хөдөлгөөнүүдэд бүгднийг яг зэрэг хүчтэй илүү өөрсдөө одоо нийлж хийж чадсан төрүүлдэг байгаа. Гуруула бие биенийг яг мэдэрч нэг хүн шиг хийнэ гэдэг бол бас хэцүү. Хин 3 нь илүү их давтаж, хин 3 нь их хөлсөө урсгасан алтан медаль эзэн болох нэ. За Эхлэл клубын тамирчдыг харуулж байна. Улаан бүс гэдэг бол бас өнгийн бүснийхээ хамгийн дээд өнгийн бүс байгаа. Тийм учраас Эхлэл клубын тамирчид энэ 3-ыг бол илүү удаан хичээсэн тамирчид байна. Гуруула зэрэг л хийх ёстой. Эхлээд ёслогоо ингээд бэлдэх байдлаа авах хүртэл бүгд яг зэрэг байх хэрэгтэй. 7-оос 10 насны английн тамирчдын өнгийн бүсний англилд өрсөлдсөн тамирчдаас багийн төрөлд Кёнхи клубын баг аврагсан байна. За Арслан клуб Дорногов аймгийн багийн тамирчид 7-оос 10 насны английн тамирчдаас багийн төрөлд хүрэл медаль хүртсэн шагналаа гард авч байна. За Эхлэл клубын тамирчид 7-оос 10 насны английн тамирчдаас өнгийн бүсний англилдаа багийн төрөлд мөнгөн медаль хүртлээ. За багийн төрөлд амжилттай оролцож хамгийн бага нас буюу 7-оос 10 насны английн тамирчдаас медаль тойрон шалгасан тамирчид шагналаа энхүү гард авлаа. Тэмцээний дараагийн нас 11-ээс 14 насны английн тамирчдаас өнгийн бүсний англилд багийн төрөлд шалгараа өрсөлдсөн 2 баг Дорногов аймаг Кёнхи клубын багуудын тамирчдын өрсөлдөөн. Багийн төрөлд маань эрэгтэй эмэгтэй холимог баг, холимог орж болдог байгаа. За гуруула одоо яг зэрэг дасгалаа гүйцэтгээд одоо эхэлсэн газраа гуруула зэрэг дуусгах ёстой. Тэгжиж өндөр оноо авч өөртөө ялтыг авна. Ганцаараа биш 2 хүнтэй бас хамт хийж байгаа болохоор гуруула бие мэдэрч зэрэг хийнэ гэдэг бол бас амаргүй. Тийм учраас тамирчид маань нэлээ их бэлтгэл хийж бие биедээ бас одоо илүү ууссан баг. За одоо дараагийн тот тасгал Бүмзээгээ гүйцэтгэж байна. Дорногов аймгийн тамирчид маань бас арай илүү техник ур чадварын хувьд илүү харагдаж байна. Кёнхи клубын тамирчид маань арай насаар бага өсөх ирээдүйтэй тамирчид байна. Хин өндөр ишгэлж, хин илүү одоо хичээсэн ялтыг өөрийнхөө багт авнаа. Нэг хүн л алдахад бас багийн амжилтаас татах учраас гуруула хичээж байгаа.
Аргагүй багийн төрөл гэдэг ямар чухал байдаг вүлээ. Үүн дээр бол мөн л яриу тодорхой харагдана шүү дээ. За ингээд хоёр тамирчдын хоёр багийн өрсөлдөх үндсэн цаг дууссан ялагчдыг шүүгч нар тодрууллаа. За ингээд 11-ээс 14 насны өнгийн бүсний ангиллалд багийн төрөлд Дорноговь аймгийн тамирчид төрүүлж алтан медалийн боцол хангасан байна. Кёнхи клубын тамирчид тэмцээний дид давргалж улсын аваргын тэмцээний мөнгөн медалаар ингрэмлэлаа. 11-ээс 14 насны ангиллын тамирчдаас өнгийн бүсний ангиллалд багийн төрөлд Эхлэл клуб, Арслан клубын тамирчид хүрэл медаль хүртсэн амжилт гаргалаа. Тамирчдын шагналыг Монголын Таеквондогийн холбооны шүүгчдийн зөвлөлийн дарга Орос улбаны улсын бүгд найрамдах Мөрөд улсын гавьяа тасгалжуулагч Отгонбаатар, Монголын Таеквондогийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Сэмжит Сүрэнгийн ган эрдэнэ нар гардуулгагч баяр хүргэлээ. Тэргүүн барьж шалгарсан Дорноговь аймгийн багийн тамирчид 3 тамирчин аваргын алтан медалаа гардан авч Таеквондогийн спортын зүтгэлтнүүд баяр хүргэлээ. Улсын аваргын тэмцээний 11-ээс 14 насны ангиллын тамирчдаас хар бүсний ангиллалд багийн төрөлд аваргын төлөө өрсөлдсөн хоёр багийн тамирчид Арслан клуб, Олимп клубын тамирчид байна. Арслан клубын маань багийн бүрэлдэхүүнд Инх Мөрөн, Болдоотор баяр хүнээр одоо дасгалаа хийж гүйцэтгэж байна. Пүмзэ гэдэг бол бас өөрийн гэсэн онцлог тийм давуу талуудтай. Хүүхдэд одоо бие бэлтрийн өвдөх хүмүүжил өөрийгөө ялан тэсэх одоо төвчээр гэд тэр бүгдийг бас өгдөг байгаа. За Олимп клубын тамирчид бол бэлгүүдээ инхчин нар өрсөлдөж байна. Эхний тоо тасгал буюу 8 дугаар тоо тасгалаа хийж дууслаа. Одоо хар бүс буюу дангийн пүмзэний 1-р пүмзэ болох Корео пүмзэг хийнэ. Сурагчийн 8 пүмзэ дангийн пүмзэгээд бас тусдаа байдаг байгаа. Хар бүс авсан тамирчид бас илүү хүнд тийм пүмзэ хийдэг. За хоёр багийн бүрэлдэхүүний хувьд ямар тамирчид өрсөлдөж байна? За Арслан клубын тамирчдын хувьд Инх Мөрөн баяр хүү бол 7-аас 8 насны ангиллалд оролцсон бол энэ одоо нас ахиж 11-ээс 14 насны багийн төрөлд оролцож байна. За тэгэхээр Олимп клубын тамирчдаас арай насаар бага тамирчид байна. Гуруула зэрэг гүйцэтгэж, гуруула хэн сайн хийсэн одоо ялагч болно. За хоёр багийн тамирчдын үндсэн дасгалаа гүйцэтгэх хугацаа бол инхүү дуусч байна. За ингээд тамирчид тасгалгаа гүйцэтгэлээ шүүгчид санал нэгтэйгээр гуруула хөхтөгөр гэж байна. Ингээд хөхүүлэнгаас өрсөлдсөн Арслан клубын багийн одоо 3 өсвөрийн тамирчин нас ахиж өрсөлдсөн тийм ээ 11-ээс 14 наснд өрсөлдсөн манай 3 тамирчин аваргын алтан медалийн боцол хангаж байна. Олимп клубын тамирчид дид давргалж мөнгөн медаль хүртлээ. Кёнхи клуб, Ирээдүйн Монгол клубын тамирчид хүрэл медаль хүртсэн амжилт үзүүллээ. Тамирчдын шагналыг Олимпийн Таеквондогийн спортыг Монгол улсад хөгжүүлсэн анхны одоо ууган зүтгэлтэн үндэслэгчдийн нэг гэж нэрлэж болох эрхэм зүтгэлтэн зоригт гардуулж байна. За бид бүхэн бол одоо Хөх Монголын зоригт тэгэхээр сайн мэднэ. Тим нэртэй компаниг бас бүгд найрамд Солонгос улсад байгуулан ажиллаж байсан зүтгэлтэн хүн. Мөн Монголын Таеквондогийн холбооны шүүгчдийн зөвлөлийн дарга Отгонбаатар тамирчдын шагналыг гардуулж өглөө. Улсын аварга шалгаруулах тэмцээний 15-аас 17 насны ангиллын тамирчдын өнгийн бүсний ангиллалд багийн төрөлд шалгарын өрсөлдсөн хоёр багийн тамирчдын тулаан эхэлж байна. За Сэлэнгэ аймгийн одоо зүүн хараагийн багийн тамирчид мөн Тулг клубын багийн тамирчид өрсөлдөж байна. За хоёулаа охтуудын бүрэлдэхүүнтэй ийм баг байна. Тулг клубын багш дасгалжуулагчаар Баттулга багш маань ажилладаг. Зүүн хараагийн дасгалжуулагчаар Алтан туяа багш маань ажилладаг байгаа.
7 дугаар бүмзээ буюу Тэвэг Чилжаан бүмзэйг одоо гүйцэтгэлээ. За гуруула бас яг эхэлсэн байрандаа ирж дуусгаж байна. Энэ бол хамгийн зөв үйлдэл байна. За одоо толгой клубын нэмэрчд маань бас нэгэн төрүүлээд хийж байна. Энэ бол бас багийнхаа амжилтаас доошо татж байна. Энэ бас яг бүмзэний одоо заасан дасгалууд дээр маань удаан гүйцэтгэж амьсгаагаа авж байгаа хэсэг дээр маань бас 5-аас 8 тоо барьж яг ингэж удаан гүйцэтгэх хэвээр тэрийг ингээ хурдан хийж бас болохгүй. За зүүн хараагийн охтууд маань илүү ур чадвартай байна. За эхний тоотсгол ээж дуслаа. Аман энэ тулааны үндсэн цаг дууссан байна. Шүүгчд нар ялагчийг тодрууллаа. Ингээд 15-аас 17 насны английн тамирчдаас өнгийн бүсний ангилалд багийн төрөлд Сэлэнгэ аймгийн одоо зүүн хараагийн багийн тамирчид, Сэлэнгэ аймгийн Мандал сумын зүүн хараагийн багийн тамирчид төрүүлж байна. Тулаг клубын тамирчид мөнгөн медаль хүртэж, Кёнхи клубын тамирчид хүрэл медаль хүртсэн сайхан амжилт гаргалаа. Тамирчдын шагналгаар дуулах ёслол үргэлжилж тэквондогийн спортын зүтгэлтнүүд тамирчдад баяр хүргэлээ. Улсын урагшил уруулах тэмцээний 15-аас 17 насны ангиллын хар бүсний ангиллын тамирчдаас багийн төрөлд аврагын төлөө шалгарын өрсөлдсөн 2 багийн тамирчид гарч ирсэн тулаа эхэллээ. Ирээдүйн Монгол клуб, Олимп клубын тамирчид шигшээ тулаанд шалгарсан байна. Одоо сурагчдын 8 бүмзээ буюу анхлан хичээллэгч одоо өнгийн бүстэй хүмүүсийн хийдэг 8 бүмзээ хар бүс аваад ирэхээр бас өөр Корея Кумган гэдэг одоо дангийн бүмзээ гэж өөр бүмзээ суралцдаг байгаа. Тэр дангийн бүмзэний хамгийн ихний буюу Корея бүмзэйг хийж гүйцэтгэж байна. Хар бүсийг маань Дэлхийн тэквондогийн холбооноос олгодог байгаа. За ирээдүйн Монгол клуб, Олимп клубын багийн хувьд бол хоёулаа адилхан холимог өрөлтгөнтэй гарч ирсэн байна. Нэг эмэгтэй тамирчин, 2 баг тус 2 эрэгтэй тамирчдын өрөлтгөнтэйгээр гарч ирж дасгалаа хийж гүйцэтгэж байна. За Олимп клубын багийн бүрэлдэхүүнд төрсөлдөж байгаа Ингэчингийн хувьд бол бас удам дагсан тамирчин гэж нэрлэж болно. За түүний аавынхан төрсөнд онон гэж тэквондогийн улсын урагшил уруулах тэмцээнд 15 удаа төрүүлсэн тамирчин 2002 оны Усааны Азийн наадамд оролцож байсан шилдэг тамирчдын нэгэн цаг үеийн тэквондогийн яахрахгүй шилдэг олон улсын хэмжээний мастеруудын нэг юм аа. Харин эмэгтэй тамирчдын хувьд бол энэ тэмцээнийг шүүж байгаа манай Туяа сайхны хувьд мөн 15 удаа төрүүлсэн бас өрөмц амжилтыг тогтоосон шилдэг тамирчин хэдүүгээ зүтгэлтэн болж багц тасгажуулагч ээж бас тэмцээний шүүгчээр ажиллаж хойч үеийнхнийгээ бэлдэх хүсэлт инхүү зүтгэж байна. За Кумган бүмзээ буюу тэнцвэр харуулдаг бүмзээ хийж гүйцэтгэж байна. Энэ бүмзээний онцлог гэвэл өшөглөлт ерөөсөө байхгүй, дандаа хамгаалалт, зохилт, суулт байгаа. Хоёр үеийн тамирчид дасгалаа хийж дуусглаа. За шүүгч нар 2 шүүгч улаан дарцаг өргөсөн, 1 шүүгч хөх дарцаг өргөсөн. Ингээд улаан булангаас гарч тулалдсан ирээдүйн Монгол клубын тамирчид хар бүсний ангилалд 15-аас 17 насны ангиллын тамирчдаас багийн төрөлтийн хөө төрүүлсэн байна. За энэ төрөлд ирээдүйн Монгол клуб мөн Кёнхи клубын тамирчид 3 дугаараар шалгарч хүрэл медаль эзэн боллоо. Ирээдүйн Монгол клубээс бол 2 багийн тамирчид энэ төрөлд төрөлдөжээ. За Олимп клубын багийн тамирчид мөнгөн медаль хүртсэн амжилт үзүүллээ. Ашиглыг Олимп клубыг үүсгэн байгуулагч олон улсын хэмжээний мастер Эрдэнэбаатар гардуулж байна. 2009 оны Гонконгийн Зүүн Азийн спортын наадмаас мөнгөн медаль хүртэж байсан шилдэг тамирчин, Монголын тэквондочдоос Зүүн Азийн наадмын анхны мөнгөн медаль хүртэж байсан шилдэг тамирчин юм аа.
Улсын аваргын тэмцээний насан туршидын багийн тэмцээн шигшээ тэмцээнд Сэлэнг аймгийн сайхан сумын хөдөл тосгоны 1-2 дугаар багийнхан шалгарсан нэг багшийн шавнаар нэг газрын 2 багийн хүү улсын аваргын тэмцээний шигшээ тулаанд өрсөлдсөн юм аа. За бүгдээрээ хөтөл тосгоны багш Ганшгийн удирдлагаар тахвандгаар хичээлдэг ийм тамирчид байна. За Цэнхэр Булангаас хөтлөтийн 1-р баг, Улаан Булангаас хөтлөтийн 2-р баг гарч ирж одоо тоо тасгалаа гүйцэтгэж байна. За бүрэлдэхүүний хувьд бол нэг баг нь бол 3 эмэгтэй тамирчны бүрэлдэхүүнтэй. Нөгөө баг нь бол 2 эмэгтэй, 1 эрэгтэй тамирчны бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна. За эхний тасгалаа амжилттай гүйцэтгэлээ. 2 баг манаас энэ тэнцвүүхэн өрсөлдөж байна. Хин алдаа гаргахгүй. За одоо 2 дугаар дангийн бөмбөг Көмгөн бөмбөгийг гүйцэтгэж байна. Одоо энэ бөмбөний бол энэ хэсэг дээр тамирчид бас алддаг байгаа. Энэ дээр хин одоо тэнцвэртэй хин анхаарлаа сайн төвлөрүүлж чадсан одоо үлднэ. Сэлэнг аймгийн сайхан сум хөдөл тосгоны хувьд бол Ганх шиг багш тэквондогийн спортыг хөгжүүлж олон сайн тамирчдыг төрүүлэн гаргасан тийм ээ. Өнөөдөр энэ тэмцээн дээр ч гэсэн түүний одоо 6 шавны хараад энэ багийн төрөлд аваргын төлөө өрсөлдөж байна. Үнэхээр энэ спортыг хөгжүүлсний үр дүн ингээд тодорхой харагдаж байна. Багш хүний хөдөлмөр зүтгэлийн үр дүн ямар сайн ажиллаж чадах юм бол ямар вэ гэдэг нь тодорхой харагдаж байна шүү дээ. За ингээд 2 баг маань амжилттай тасгалаа дуусгалаа. Хүмзээ 2017 тэквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээний насан туршидын багийн төрлийн тэмцээн шигшээ тэмцээн хөтөлж байна. За шүүгч нар санал нэгтэйгээр гуруула хөх тарцгаа өргөж байна, хөх тугаа өргөж байна. Ингээд хөдөл тосгоны 1-р багийн тамирчид тэргүүн барьж шалгарч аварга алтан медалийн буцал хангалаа. Сэлэнг аймгийн сайхан сумын хөдөл тосгоны 2-р багийн тамирчид мөнгөн медаль хүртэж байна. Монголын зэвсэг хүчний алдрын спортын хороо Цэргийн говийн улаан төгийн одонд алдрын спортын хорооны багийн тамирчид мөн үндэсний үеийн тамирын дэд сургуулийн багийн тамирчид 3-р урьд шалгарснаар хүрэл медалаар ингрэмлалаа. Багийн төрөлд насан туршидаас улсын аваргын тэмцээнд амжилттай оролцож алтан хүрэл медалийн буцал хангасан тамирчдад Монголын тэквондогийн спортын эрхэм зүтгэлтнүүд, албаны удирдлагууд, багш тасгалжуулагчдын төлөөлөгчид, шүүгчдийн төлөөлөгчид, шагналгаар дуулаагч баяр хүргэж байна. За анх удаага энэхүү тэмцээн зохион байгуулагдсан гэдгээрээ онцлогтой байлаа. Манай тамирчдыг дараагийн олон тэмцээн энэ төрлөөр хүлээж байгаа лавтай. Хүмзээ 2017 тэквондогийн анх дугаар улсын аварга шалгаруулах тэмцээний шилдэгүүдийг шалгаруулсан байна. Шилдэг тамирчдыг шалгаруулж шагналыг гардуулааглаа. Энэ тэмцээнд өрсөлдсөн шилдэг эрэгтэй тамирчдаас Арслан клубын тамирчин инх мөрөн шилдэгээр шалгарсан бол шилдэг эмэгтэй тамирчнаар энэ тэмцээнээс 2 алт, 1 мөнгөн медаль хүртсэн Олимп клубын тамирчин инхчин шилдэгээр шалгаруулсан байна. Харин Арслан клубын тамирчин инх мөрөнгийн хувьд энэ тэмцээнээс 3 алт медаль хүртжээ. За үргэлжлүүлээд багийн шагналыг гардуулж байна. Энэ тэмцээнд анх дугаар тэмцээний аваргаар 85 оноогоор Арслан клуб шалгарсан байна. Багийн дасгалжуулагч Янжин Лам, 2 дугаар урт Кёнхи клуб, 3 дугаар урт Олимп клуб шалгарчээ. Хүмзээ 2017 тэквондогийн анх дугаар тэмцээн хийхүү амжилттай өндөрлөлөө. Манай тамирчдын хувьд одоо энэ төрлөөр оролцох хэлийн чанарын тэмцээн уралдаанууд бий юу? Хэр олон тэмцээн байна? 4 сард болохоор Казахстан улсад Өсвөрийн Азийн аваргын тэмцээн, мөн 5 сард Beach Game буюу далайн эргийн наадамд орсон байгаа. Мөн 8 сард болох универсиад наадамд бэлтэж байгаа. Манай тамирчдын хувьд өмнө энэ төрлөөр ер нь төв дэлхийн олон улсын чанартай тэмцээнүүдэд оролцож байсан туршлага буюу
Олон улсын хэмжээний мастер Туяа сайхан маань 2009 оны Пүмзэний 3 дахь удаагийн дэлхийн аврах шалрах тэмцээнд оролцоод шигшээ 16-ад шалгарч ирсэн юм амжилттай байгаа. За мөн эх оны Азийн наадмын хөтөлбөрт бас багтсан гэж сонсч байсан. Тэгэхээр манай тамирчдын хувьд бас Азийн наадмын энэ төрлөөр оролцох боломж нэгдэж байна. Цаашдаа бас Олимпийн наадамд ч гэсэн энэ төрөл бас багтах тэр хилийн суурь тавьж гэнэ гэж ойлгож болох бах тийм ээ. Пүмзэний төрлийн хувьд. Тулааны төрөл нь бол Олимпийн төрөлд аль 2000 онд орсон шүү дээ. Тэгээ энэ хөрөл маань бас удахгүй Олимпийн төрөл болох баха. Өөрөө бол энэ тэмцээнд бас олон тамирчдыг бэлтгэж амжилттай сайн оролцууллаа. Ер нь энэ төрлөөр манай тамирчид тулааныхаа төрлийн зэрэгцээ амжилт үзүүлэхээр нь хэр зэрэг боломж нөхцөлтэй гэж дүгнж явдаг байна дасгалжуулагчийн хувьд. Манай Монгол улсын тамирчид маань бас энэ төрлийг бас одоо шинээр эрчимтэй хөгжүүлээд одоо бас тун удахгүй олон медалуудыг авна гэдэгт итгэлтэй байгаа. За баярлалаа та бүхэнд спортын өндөр амжилт хүсээрэй. За ингээд үзэгч та бүхэндээ Монголын мэдээ сувгийн спортын албаны уран бүтээлчид спорт таны амралтын нэвтрүүлгийнхээ шинэ дугаарыг төлөвлүүлээ. Нэвтрүүлгийнхээ энэ дугаарыг бид бүхэн сар шинийн босгон дээр зохион байгуулагдсан Пүмзэн 2017 улсын аврах шалгаруулах тэквондогийн анх дахь тэмцээнээс бэлтгэн үзүүллээ. Энэ тэмцээний шигшээ тулаануудыг үзэгч та бүхэнд тэквондогийн спортын олон улсын хэмжээний мастер Янжин лам тайлбарлал үзүүллээ. Та бүхэн амралтын өдрөө аядахтай сайхан өнгөрүүлээрэй.